Хай. Влог хийхгүй удсан байна. Хоёр найзтайгаа цуг сая 30 хоногийн челленж хийсэн. Glow and Grow гэдэг Instagram, Facebook дээр хийсэн байгаа. Тэгээд өнөөдөр бол 12 сарын 31-нд бид гурав челленжээ дуусгаад хамтдаа оныгоо гаргана гэж ярьсан байхгүй. Тэгээд одоо уулзах чинь дээрэс нь ярлагчийг тодруулсан байгаа. Тэгээд ярлагчийнхаа бэлгийг авч өгөхөөр явж байна. Өнөөдрийн бичлэгтэй хамтаагаарай. За хонгороо ирээд камертай мигтэй болсон. Тэгээ одоо бид хоёр бүртөг хүлээгээд энэ дотор явж гин. За тэгээ бүртөө иртэл бид хоёр энэ хавар хисэж байна. Яа. Им өнгөтэй шил авмаар аахгүй юу? Им зүгээр им уусалттай нэг жоохон өнгөтэй байдаг да. Тим шил авмаар. Энэ гол нь им ягаан өнгөтэй юм байна. Би яг удаа юм ямар бичлэг хийж ин л та ингээд яаж удирдахаас юм мэдгүй байна. Аа. Ирэх хичээл юм юмтай болно. За манай челленжний ялагч ирсэн. Цараа. Ялагч болсон сэтгэлээ хэлээрээ. Би бараг бүтэн жил хүсэн хүлээсэн юм авах гэж байгаа. Ягаад гэвэл би өөрөө авч чадахгүйсэн. Ялагч болоогүй сэтгэлээ хэлээрээ. За яг бай нэг ээлж дараатай уулзах юм байна. Би 38 кг боллоо. Одоо өстө нэрээ өнөө маргааш 2 идэл тэгэл дахиад тэглэмээр байна. Ирэх жилийн үдэд хэд би яг чиний жин дээр очицсан. Үгүй чиний жин дээр очицсан. Тэгээ чиний жин рүү яваад. Харин тий саяг өнгөрч байгаа болчлоо. Гоёна. За өнөөдрийн ахуулж байгаа хоёр дахь бэлэг нь за мэ. Заяа ингэж байна. За бэлгийн ахуулж дууслаа. Тэгээд миний сэтгэл маш өндөр байна уу. Тэгээ би яг уйлах гээд байгаа болохоор сэтгэл хөдлөлөө ерөөхдөө бол дарж байна. За тэгээд юу авсныг бол гэртээ очиод хэдүүлээ задлж үзцгээе. За бид нар ийм арт руу орж хүнсээ цуглуулах гээд орж байна. Just want you for my own, more than you could ever know. Make my wish. Чингүний хоно хоёрынхоо гэрт ирсэн байна. Одоо хэдүүлээ шагалтгоонд их юм болж байгаа. Тийш очие. Өнөөдөр ямар хоол хий гэж бодож байгаа юм? Өө тэгэл харж байгаа л хий чин дээ. Холж идэл хоол ходоодонд орол холигдохоос шүү дээ. Пицца хийх гэж байгаа юм байна. За өнөөдөр ахлах тоогоочор чингүүн туслах тоогоочор заяа ажиллаж байна. Энэ хонгорогийн рейлэн дээр байнга гардаг стори хийдэг тойл нь байна. Жиук хийж байна. Чингүүний жороор. Чингүүний бодож олсон хоол нь жиук байсан. Яа тэр халтгаалт гарын хүч мүч судас шүрмэс. За энэ хонгороо хамгийн сайн чаддаг хоолоо хийж байна. Хамгийн сайн. Өдөр болгон одоо сүүлийн үед өдөр болгон хийж байгаа мөн үү? Пандоргүй. Пандоргүй байдаг гинэ. Хонгороо өөрөө пандорт дургу. Эсвэл пандор хонгороо дургу. Бүртээ яваа. Баяраа яваа. Баяраа ажилтаа, баяраа өглөө ажилтаа барилга өрөөд байшин барих төстэй заадаг. За. Тэгээ би бас өнөөдөр бас нэг 3 хүүхэн дагаад тортой юм өмнө өргөж өгöl аюу хэцүү. Яа, хонгорогийн хэрчтний юм калаас өөрч байдаг. Өглөө яваа. Заяа байна. Бид хоёр уран бүтээлийг хараад тайхад өгөөрэй. Вау. Яа. Орог KFC. Одоо бид нэр баяраг хүлээж байна. Тийм, баяраа баруун дөрвөн замаас ирж байгаа. Барилга дээрээсээ. Оо маа найз руу бодоод хэр барилгач ингэ бодчихно хүмүүс. Барилга. Хэрэгтэй хүсэж байгаа. Барбар. Баяраа ордоо ажил ихтэй барбар хийгээд амралт багтаа. Өглөө босоод хусч гарна, өндөр намаар нь засч эхэлнэ. Яа. Баяраа хүлээх зураа хүмүүсээс асуулт асууя. За өөрөө яагаад 2 цагт уулзъя гэчээ 5 цагт ирсэн бэ? Нэг юм боллоо л доо би өглөө босоод байж ила. Амар урт болох гээд шүү. За энэ их удахгүй 75 хуудас бизнес нэрэд үгүй.
Тэгээд ажил дээр очиод өсөө оруулсан байхгүй юу? Тэгсэн чинь манай ажлынч чамаг байгаа дээр тоор шампонсыг задлыг гээд тэгээд тэрийг нь хүлээгээд тэгэл уд. Тэ өөрөө удсандаа ичдэг үү? Би хичээл орсон шүү дээ. Амар хичээж орсон. Юу би бүр чи хараагүй мүү? Хараагүй. Бүр ингээл орсон. Сая одоо ингээ 30 хоногийн рeel хийгээд дууслаа. За. Гэт амар хэцүү байсан юм нь юу байваа? Амар ажил ихтэй үед ингээд оройн ингээд монтажлаад ч юм одоо монтажлал хэр жоохон сонирхол. Гэхдээ ер нь бол тэрийг ингээ нэг юм болгоод эдитлээд ингээ оруулж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээ амжихгүй заяа. Тэгээ бас ингээд за ажил дээрээ гял суугаад ингээ чихэр хоолоо унших гэхээр ажил дээр энэ синс минс яасан хийсэн гээл дуурал энэ гэрлөө очингууд гэртээ явах болж байгаа. Гэхдээ гэртээ очихоос өмнө монтажлахгүй бол би заримдаа орой фитнес явж маваад амжихгүй тохиолдол амар их байсан. Ер нь бол 24 цаг чамд багдчихсэн гэсэн үг. Yes baby. Зүгээр одоо ингээд турхад дэглэн барихад чамд амар хэцүү санагдсан юм нь юу вэ? Би гомн л идмээрээсэн. Ингээ ер нь л идмээр санагдсан асуугаагүй юм шүү дээ. Зүр хэцүү санагдсан юм нь турхад. Хөдөлгөөн одоо ингээд амар хөдөлгөөнтэйгээр ингээд ер нь бол бас тураад байгаа шүү дээ. Өмнө нь зүгээр нөө хөдөлгөөнгүйгээр хэрнээ жоохон тураадсан шүү дээ. Хэдэн сар тэгэнгүүт хөдөлгөөнтэй хослуулаад турчхаар бас ер нь л дажгүй байсан ч гэсэн ер нь хэцүү байсан. Одоо 1 сарын 1-ээс 2-оос ер нь цаашдаа яах төлөвлөгөөтэй байгаа вэ? За би одоо ингээд өнөөдөр сайхан идэнэ. Би өглөөнөөс ер нь жоохон идсэн. Гэтэ ер нь бол амар ухамсартай иддэг болсон байлээ. Өмнө нь бол өстой бүр нөлж өгдөг гэсэн шүү дээ. Тэрийгээ болцсон. Тэгээд энэ он гараад эхний 10 хоногийг өөртөө юм жоохон дахиад нөгөө нэг буцааж хуучин юм дээр засгаж агаад тэгээд дахиад ер нь бол эрчимтэй ингээд хаяад эхэлнэ. Өөрөө ер нь хэдэн килограмм хурж вэж одоо би турхаа болно гэх вэ? Ер нь бол нэг 60 кг болчиход би бол өстой хаваас гэхгүй юу яг үүндээ. Чи 25 онд нэг юмд баяртай гэж хэлээд 26 онд нэг юмд сайн уу гэж хэл. Баяртай өөх high fit бүртөө. Ялагч болсон сэтгэлээ хэлнэ үү? Би тэгэхээр уйлах гээд байна. Гэ нэрээ энэ ч то бас айгуу гоё юм том уран байхгүй юу? Ер нь бол та нар бод зоочлаараа жичилж та нар бод. Та нар бод. Гингээ нөө. Нэрээ гоо. Өө юу амар утаа мутаа вэ? Чи танаа чисе юу вэ? Байхгүй. Оо хөрхи. Чи хөргөчөнд байгаа шүү. Хааман бүр шаржин уу. Одоо тэг яах юм? Одоо яаж чам. Энэ хоёр чинь nice зүгээр чисе шийдлээ. Миний одоо хийжээш фейлдэхгүй. Би та үедээ Би 3 хоол хийж байна. Хонгороо ганц хоол хийсэн фейлдсэн. Миний хийсэн хоол ханаа. Ханаа. Миний хийсэн. Хоол юм уу? Ганц юм хийсэн юм аа. Хаана. Яа. Пицца хати хар суудрын пицца хийсэн шүү нэ. тийм гоё эргээр Өнөөдөр нэг дөмгхөн шиг хоол идэх гэхээр дандаа болохгүй бөдгүй. Йоо энэ юу идэх юм ямар муухай. өөрөө хамруу хийж байгаа. Баяраа ирсэн. Баяраа. Сайн уу? Сайн уу? Юу вэ? Тайванда ажил дуустгүй, сая л дуусна. Энийг харж байгаа видео хийж. Cheese platter хийх гэж байна. Жимс бас ингээ бус бүх юмудаа нийлүүлээд нэг таван дээр тавихыг cheese platter гин минитюр. Амар чихэлцэн бичлэг хэлээсэй. Баяраа шууд ажилд оруулсан. Яа, про юм гол хянчих таа бэ. Концерт нэнээс хөлтэй канкетэй. Би танаас гоё юм харуулъя. Энэ миний машины шил арчих чиг явчихсан. Энд ийм гоё катогтой харагдахгүй л энэ заах вэ. Өөр хөлдөж өгөхгүй юу? Энд чи юу хийж гин? Үгүй юм хийгэрэй л гэсэн. За. Манай найзуудын шинжил хизээ эхлэхээр байна. Би нэрээсээ юу ч хийдгүй нэг амт байх юм аа. Гоё ярих юм байна уу? Найзуудын шинжил дөрөгдөд ирлээ. За. Тэгээд айгу хөөргөн л октод байна. Бүгдээрээ турчсан. Тэгэл байчлаа. Тэгээ өөр ярих юм алгаа.
Надад бэлэг авсан юм уу? Хэлэхгүй штэ. За тэгэхээр шинжлэлийн баярыг тохиолдуулан бид 3-ын 30 хоногийн челленж маань ингээд дууссаны баяр бас давхар тохиож байна. Тэгээд бид 3 ингээд бөөнөрөө найзуудаараа шинэ онгоо гаргая гэд ингээд цугларсан байна. Тэгээд ингээд челленжийнхаа ялагчийг бас тодруулсан. Ингээд манай челленжний ялагчаар бүртөө тодорсон байгаа. Тийм гоё мастер. Бүртөөдөө бэлгийн өгөө. За. Өглөө угаа байхгүй. Би л байна гэж. Баяр хүргье. За юу өгснөө задлж харуулаарай. Ингээ Medicube-ийн арьс арчилгааны нэг бүтээгдэхүүн байна. Тэгээд энэ болохоор cleansing oil байна. Тонер байна. болохоор крем. За тэгэнгүүт энэ болохоор шөнийн маск нь байна. Энэ бас серум байна. Би бүтэн жилийн бараг хэрэгцээ. Арьсан арчлаад алаад өгөл гэдэг. Энэ бас серум байна. Миний өнөртөө ус дуусчихсан би өнөртөө ус авсан. Бергалиогийн өнөртөө ус байна. Йоо би юу башичлаа шүү. За хамгийн том нь энэ байна. Хүмүүс ингээд арьсан арчлаад тэгээд ингээд хараад арьсны амар гоё болоод байгааг анзаараад байгаа байхгүй юу? Бид бүгдээ. Тэгэнгүүт яг тэрэндээ жоохон өнгөрөөд тэгээд арьсаа бүр гоё болгох гээд ийм төхөөрөмж авсан. Баярлалаа тоо. За зүгээрээ. Зүгээрээ. За яах зүгээрээ. Юу юм бэ? Тэгээд хизээч өөр авахгүй. Тэгвэл дахиад 30 хоног явчих уу? 30 хоног ингээд сахилга баттай байсан юм шагнал ингээд одоо надад ирж байгаа. Бас өөртөө хайртай байсан юм шагнал ирж байгаа. Тэгээд эхлүүлж чадсан да баяртай байна. Тэгээд энэ санааг ингээд гаргаад эхлүүлье гээд ингээд ярилцсан хоёр найздаа маш их баярлаа. Гэхдээ нөө хизээч ингээд камерын урд шүдэ угаах нь тухай нүрээ арчилж байгаач бичлэгээ ингээд хийгээд ингээд Instagram, Facebook-т ингээд тавина гэхээр надад амар сонь санагдсан байхгүй юу? Тэгээ жингээ бүр хамгийн амар нь харуулад би ч юм бүр жингээ найз залуугаасаа хүртэл одоо хүн шүү дээ. Тэгээд ингээд нэг л өглөө босоод ингээд жингээ маань найз лөө ингээд мэдцэцсэн. Тэгээ тийм байсан. Өөрөөсөө ингээд амар их том юм ингээд гаргасан. Гэтэ энэ ингээд зориг маань эргээгээд надад ингээд эрэхтэй болохоро хариуцлагатай байхыг тэгээд цаашаага бас улам илүү хичээхийг ингээд ер нь бол ингээд эхлэл гэж би бодож байна. Тийм баярлалаа. Одоо ингээд өөрсдийнхөө амьдралын хэм маяга арай өөр эрүүл те хэм маягтай болж байгаагаа ингээд зогсоохгүй ингээд цаашдаа ер нь бол авч явахыг маш их хичээнэ. Бид гурав ингээд челленжийнхаа төгсгөлд бас нэг нэгэндээ зориул бэлэг өгье гэж тохирсон юм аа. Тэгээ одоо тэр бэлгээ өгье. За бүртөө төрүүлж өгье гинэ. Энд нэг юм бэлэг байна. Тэгээд хоёр найзтай ингээд нэг тим юм тавьлах юмсан болох юмсан гэдэг юм юунуудыг ингээд бид гурав чинь хоорондоо ингээд ярилцж байгаа шүү дээ. Тэгээ ямар ч тач бас нэг авах байсан нэг юм авч өгсөн. Урчлаад. За жагаар юм чинь Яаж ялгаж байгаа гаднаас нь? энэ хоногийнхоо. Хоног Яг энэ минийх мөн байна. За энэ сумыг Баярлалаа. зэрэг задлаад үзээрэй. За тийм. Энэ бэлэн дотор нэг юм шилтэй юм байгаа. Тэр надад бас байгаа. Аха. Тэгэд энэ дотор болохоор юу байгаа вэ гэхлээр ингээд цаас байгаа хгүй бүр их цаас тэнгүүд энэ жил ингээд бид гурав түрүү жил ингээд хүслийн юм гээд биччихсэн байхгүй оны дараа нэг сарын нэгэнд тэрэн шиг бас бичээд гурлаа ингээд хадгалъя. За. Тий. Тэг хизээ нээж үзэх юм. Харин тэгэл дараа жил нь нодлон жилийн хуул нь сумид байх ёстой. Гэхдээ яг хаана байгаа юм л та. Гэхдээ би тэр хүсэл нөгөө зорилгынхоо баг юм 50% минийх бол ингээ биелсэн. Та хоёрох биелсэн үү? Юу ицнээс самхгүй нөө. Би ямартай ч ингээ нэг 20 хэлчлөө гэд ингээд бодож байсан хгүй. Тэгээ тэрийг ямартайч биелүүлсэн. За энэ бүртөөгийнх байна. баярлаа. Хонгорогийнх байна. Аа юу юм бэ? За ингээд Хүсчихсэн юм бэ. Ой хамгийн гоё заяа. Энд ч ингээ миний нэр бичсэн бэ? Оо тийм. Оо тэгсэн хөө дотор нь хөө. Жеки. Энэ нөгөө нэг хатаасан мах байхгүй юу? аяг хоос өгдгөө гэж тоо тэгээд нөгөө дуртай юм чинь хийсэн ба. За чихэр байна. Ой, устдих авчаар бэ. Яа би.
Миний шууд зүйлээ. Өөртөө иймэрхүү авчирнуудад дуртай, хонгороо болохоор иймэрхүү авчирнуудад дуртай гэдээ авсан юм аа. Улаан өрөнгөнөөс. Аха, өнгөнөөс амар гоё харагдадсан. Бүтэн жилийн лааны хэрэгцээ өө энэ бүр аллаа хийсэн өө. Өнөр нь амар гоё. Тэгээд ер нь бол гуруулан амар гоё лаанд дуртай, лаа асаах дуртай болохоор тэгээд авсан юм аа. Тэг өнөрөнд нь болж бараг авсан юм. За энийг бүртөө найздаа өгьё. Баярлаа. За энийг сумья найздаа өгьё. Идэгтэй юу байна? Эдвент календар байна. За би тэгээд угаасаа өөртөө авахгүй. Хим болох юм байна. Йоо, солонгоос хойш амар их юм адвент календар задламар санагдаад захгүй. Тэгээд би 11 сар гарснаас хойш задламаараа нэгээ. Тэгээд би авах гад жоо оройтцээ. Тэгээ авах гэсэн чинь бүх газрын адвент календар дууссан байсан. Тэгээд байжсэн чинь манай хоёр найз ингээд ойрын хэдэн жилүүдэд бүр ингээд за сумын бол угаасаа ягаан өнгөнд дуртай байсан. За нийлээд амар ягаан өнгө сонирхоод заахгүй юу. Тэгээ би бол нэг ягаан өнгийг бол ингээд одоо юу гэдэг. Үнэхээр одоо хоёр шиг бол амар хайрладаггүй. Тэгтээ ингээд гадуур ягаан өнгө тарахаар одоо шууд зэрэг хоёр санаанд ордог болсон. Би ягаан руу ороож орсон. Тэгээд яг энд бол би бас ингээд яг дотор нь яг юу байгааг нь мэдэхгүй. Тэгтээ ингээд The Girls Club гэлөө нэг дандаа ийм тойрын сонирхдаг юмнуудыг зардаг газраас ороод за эдний адвент календарыг авъя гэд авсан. За энийг гурлаа юу яа. Тусад нь дахиад бичлэг болгож оруулаад ихөө одоо задлаад яах юм. Айгүй их юм байгаа хаа. Ингээд юу ч гэсэн амьдралынхаа хэм маягийг жаахан өөрчилсөн найзуудаа маш их баяр хүргье. Тэгээд бид гурав бас ярьж агаад хамт шинжил тэмжилж байгаа хүмүүстэй бэлэг авсан юм аа. Жижигхэн бэлгээ. Тэгээ тэрийгээ өгьё. За дүүдээ зүгээр хууцтай бэлэг шиг юм шинжлэлийн бэлэг авсан юм аа. Шинжлэлийн бэлэг хүргье. Ямар вэ? Юу А шууд задлах юм уу? Хичээд байна. Би тийм өмнөөс холоо битээ байгаа. Би дүүдээ дуртай амттай юмнуудыг авсан. Шинэ жилийн баяр минь үсээ. За тэгээд би хоёр хүн байлгүй. Чингуядаас бэлэг авсан. За. Энд сууж авахгүй хаа. Юу юм бэ? Бачиг За, одоо үзье. задлан. Юу вэ? Юу вэ? Подол. Оо. Мишель Амазонко. За энэ бас миний харин өмнө бэлгэлсэн бэлэг байгаа. Тэгээ дахиад бас Мишель Амазонкогийн бэлгийг бэлгэлсэн байна. Баярлаа. Тэгээ явцаа миний хамгийн их дуртай уудаг ундаа байна. Хоёлын би уух дуртай. Тэгээд явцаа миний авахыг хүссэн бэлэг байна. За чихрүүд ч бол яах вэ? Би угаасаа дуртай Юу нэх уусаа тэгээд юу. Богооч. Йоо яа. Гавал айгүй их дуртай. Тэгээд нэг надад юм гавал бэлгэсэн байна. Бас нэг юм бүгж байна. юу вэ? Хэд нэг юм бүгж байна. Яа. Ингээ энэ хайртай өглөө үг аав. Заяа. Би өглөө үг аав. Би 9 наснаас хойш шинжилгээ бэлэг авав. Хүн дордны. Нөгөө дүүтэй болсон 9 настай та. Тэгээ ер нь хүүхдээ нөгөө нэг тийм шинжилгээ. Карьер дуус. Орон зай карьер дууссан. За юу вэ нарэ? Яа. Бичэн бай. Миний хамгийн дуртай бичэн бай. Мэдээч амс байна. Яг баахан чихрүүд байна да. Нэг юм байгаа. Эдэж Мэдээж хэрэгтэй дезодорант. тий. Масаа хийвээ. Өнөөдөр энийг уунаа. Тэгээд ер нь бол чиний дуртай амттай бүх юм Тэгээд байгаа. дандаа амттангууд байна лөө. Энэ юм шүү. Манай найзлуугийн төслүүдээр одоо ер нь бол нэг 8 хүний дараа бодлох юм. Тэр үеэр нь бас нэг өөр бэлэг би амт хийх учраас одоо өнөөдөр ингээ трейлер шүү заяа. Уцаа. Чи энийг уушаа яа. За юу гэж юм? Уншаарай. Нэ хөрхөн. За. 2025 он новш байсан ч чамтайгаа байхад гоё байлаа. 2026 онд гэр оронтой уруулаа болохын төлөө.
нэр хайртай шүү. Ямар армаа юм бэ та. Шот дөрүүлээ болсон гэж яриаг үлээ. Аа тийм. Энэ юу шүү дөрүүлээ болох юм шүү. Дөрүүлээ шүү. Бидөө. Харбуус ирэг авчихсан. За 신혼임인데. 신혼임인데. Шиноны минь 2026 онд алаад өгөөрэй. 25 онд одоо манай гэр бүлийн бас хүрээллийн донд бас аягүй хүн бүтээлтэй сайхан жил болж өнгөрлөө гэж бодож байна. Тэгээ 2026 онд нь сансан бүхэн ээлж бас өөртөө хүсдэг хамгийн сайн сайхан бүхнээ та бүгдтэй бас хүсье гэж өрөөё.